Энэ засгийн газар нь ажлаа явуулахдаа орон нутгад зөвшөөрчих зэрэгээр тодорхой болоогүй гэдэг нь яг ямар үндслэлийн би энэ үндслийг нүс ойлгохгүй байна. Тэгээд хоёрдугаарх нь энэ 72 дугаар тогтоолын уялдаа одоо энийг хойшлуулах юм бол хангагдана гэдэг байгаа байхгүй. Одоо хангахдахгүй яваад байгаа юм уу? Тэ. Энэ үндслээр мөр үзэл баримтлал ингэ өгцсөн байгаа. Би тэрийг л асуугаад байгаа. За эдмэр өгш. За 4 номер микрофон. 4 номер. Эдгээр газар сая Эрдэнэ сайд хэлсэн эдгээр газрын асуудал хамгийн үндсэн суур асуудал байдаг юм л да. Тэгэхээр би зөвхөн жишээгээр хэлье бодтой жишээгээр. Тархуул аймгийн Хараа уулын баруун талын ирэг дээр одоо Ширийн нурууны одоо бас нэг хороол байгаа. Тэгээд тэр хороол бол Сэлэнг аймгийн нутгаар орж иж байгаа. Орхон аймгийн баруун талын Динж болон Орсын булгийн орчим нь бол булганы 2 сумын нутгаар орж иж байгаа. Тэгээд хотын эдгээр газар дээр тэр одоо сүүслийн бүсээр тогтоочоор нөгөө зэрэгэлдээ аймагуудынхаа газар нутгаар давхцчихж байгаа. Тэгээд тэрийг бид нар барилга готгоолтын ямтай ярихаар энэ бол хэлийн зэст нь аймгийн хэлийн зэст нь өөрчлөлт орж иж өөрчлөгдөх ёстой гэдэг асуудал ирээд бид нар холбогдох аймагуудтай бид нар хэлийн зэсийн өөрчлөлт оруулах асуудал иргэдийн хурал асуудлуудаа оруулъя гэд иргэдийн хурлуудаар санал гаргаж ирэх юм бол бид нар их хурл өргөн барих ийм процесс явуулчаад цаг хугацаа ороод байгаа юм.